Өнөөдрийн чимээгд цагийн сэдэв эхэлснээ дуусга. За Библийн ишлэл нь 1-р Тимот 6-гийн 11-ээс 12. Зөвхт байдал, сүсэглэл, итгэл, хайр, тэвчээр ба дүлгөөн занг мөшиг. Итгэлийн сайн тэмцлэр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл үзүүлсэн гэж байна. За хамтаа залбираад эхлэе. Аваа тэгээд бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй яриач. Тэгээд таны үг биднийг үнэхээр өөрчлөн шинжлэх болтугай гэж залбирч байна. Амен. Бобийн Жоржиа Техийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа Алабаматай тоглосон юм. Энэ бол хэдэн жилийн өмнөх явдал бөгөөд тоглолт дуусахаас хэдхэн мөчийн өмнө тэд 5 оноогоор хожиж байваа. Доод тоглогчдоо бөмбөгөө барьж байг гэсэн ч тэр дамжуулалт хийгээд бөмбөгөө алдчихав. Энэ дамжуулалтыг Алабамагийн арын хамгаалагч маш хурдан барьж авчээ. Техийнхэн энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд бөмбөгний араас хөөж арын хамгаалагчийг барьж авснаар ялж чадсан юм а. Үүний дараа дасгалжуулагч доодоос сул дамжуулалт хийсэн тоглогч нь арын хамгаалагчийг яаж тэгж хурдан барьсан тухайд асуухад нь нөгөө багийн арын хамгаалагч бөмбөг барихын төлөө гүйсэн бол тэг амьдралынхаа төлөө гүйсэн гэж юм. Амьдралын талаарх бидний үзэл хандлага нь эхэлснээ дуусгах эсхийг маань шийддэг. Эхэлснээ дуусгах хүсэлтэй хүн өнөө цагт нүдний гин болжээ. Хэрэв бид Христэд итгэх итгэлийнхээ замд эхэлснээ дуусгах гэж байгаа бол дараах зүйлсийг ухамсарлах ёстой гэж байна. Христэд итгэгчдийн амьдрал бол итгэлийн амьдрал юм. Энэ итгэл нь танд мөнхийн амьдрал өгч бүх нөхцөл байдалд танд туслах болно. Христэд итгэгчдийн амьдрал бол анхаарлын төвд байдаг. Тоглогч дасгалжуулагчийн хувьд би амжилттай сайн тоглохын тулд дасгал сургуулалтаа зайлшгүй хийх хэрэгтэй гэдгээ мэддэг. Христийг илүү сайн мэдхэд анхаараа. Христэд итгэгчдийн амьдрал бол холын зангиулт юм. Итгэл үнэмшлээрээ гараагаа ирч хүчтэй эхэлсэн ч бариагаа муу дуусгасан хүмүүсийг бид бүгд л мэднэ. Христ дотор сайн төгсгөх үүрэг хүлээ. Дасгалжуулагч бурхан биднийг өөртөө харилцахдаа бүхнээ зориулаасай гэж хүсдэгэ гэж байна. За үргэлжлүүлээ Библийн ишлэл нь Дуулал 37-гийн 5-аас. Эзэнд замаа даатга, түүнд итгэж найд, тэгвэл тэр биелүүлж өгнө. Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил, шударга хэргийг чинь үд дунд мэт гийгүүл юу. Исая 26-гийн 3. Танд итгэдгийн улмаас санаа бат хүмүүнийг та амрын амар байлгана. Иохан 15:1-ээс. Би бол усан үзмийн жинхэнэ мод, эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. Миний дотор байгтун, би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Хэн нэг нь миний дотор ис байваас мөчир мэт хаягдаж хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж галд хайж чадана. Та нар миний дотор, миний үгс та нарын дотор байваас та нар юу хүснээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Та нар их жимс гаргаж миний шавнаар болоход эцэг минь алдаршнаа гэж байна. Амен. Тэгээд эзэн та бүхэнтэй үргэлжлүүлэн ярих болтугай. Бурхан ивэг.